Монголын Pocket бильярдын холбооноос зохион байгуулж байгаа 2017 оны Pool бильярдын насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, өнөөдөр хасагдах шатны өрсөлдөө эхэллээ. 8 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 62, эмэгтэй 22 тамирчин ур чадвараа сорь өрсөлдсөн байна. За 2009 оноос эхлэн зохион байгуулагдах болсон Pool бильярдын улсын аваргын тэмцээнд өмнөх 7 жилд эмэгтэйчүүдээс наран туяа 5 удаа, уян 2 удаа төрүүлж байсан байна. За харин эрэгтэйчүүдээс амар жаргал 2 удаа төрүүлж байсан бол Одхүү, Сэдэн дамб, Дэлгэр далай, Дэлгэр хүү, Мянган баяр нар тус бүр 1 удаа улсын аваргаар тодорч байжээ. За насан туршидын улсын аваргатай зэрэгцээд 5 дахь удаагийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн мөн зохион байгуулагдаж 24 тамирчин өрсөлдсөн байна. Энэ жил бол бас улсын аварга шалгаруулах тэмцээний бол бас онцлог бол бид бол шагналын сан бол 2 дахин нэмсэн байгаа. За манай одоо төрөөсөн тамирчин маань 2 сая төгрөгийн шагнал авна. За гол онцлог маань юу гэхээр бас энэ жил бол тамирчдын бэлтгэл сургалтад аягүй сайн байна. Ер нь залуу тамирчид маань түрэн гарч ирж байна. Хоёрдугаар бас мэрэгжил сонирхч тамирчид маань энэ жил бол бэлтгэл аягүй сайтай байна. Маш олон мэрэгжлийн тамирчид бол сая бол тоолтын дунд болоод тэмцээнээ дуусгалаа. Тэгээд энэ жил бол ерөөсөө одоо яг хин төрүүлэхөө гэдэг бол таавар бас том бүрхэг байна. За мэдээж бол холбооноос бол одоо улсын аварга болсон тамирчиндээ бас гол том мөнгө шагналаас гадна бас том нэг шагнал байдаг байгаа. Энэ маань ямар шагнал байдаг вэ гэхээр 2017 он зохион байгуулалт олон улсын тэмцээнд оролцох нэг эрхийг бол өгдөг байгаа. Энэ маань ямар ч үедээ дотоодын нэг сонгон шалгаруулалтаас одоо чөлөөлөгдөж байна гэсэн. За манай улсын залуу бильярдчдын ур чадвар жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн жилээ залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин Тэмүүжин мөнгөн медаль хүртэж түүхэн амжилтыг үзүүлсэн мэлээ. Удахгүй мөн Pool бильярдын 2017 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оросын холбооны улсын Москва хотноо болох юм байна. Түүнчлэн манай улсын 4 тамирчин 29 дахь удаагийн оюутны универсиад их наадамд оролцохоор бэлтгэл сургуультаа аваазаж байна. За баг олимпик хийгддэг оюутны универсиад наадам энэ жил Тайван улсад болох бөгөөд Pool бильярдын төрөл анх удаага универсиад наадмын хөтөлбөрт багтаад байгаа юм.